За 1-р сарын 13 бол Монгол улсад хамгийн анх удаа хүн төвтэй үндсэн хууль баталсан өдрөө. Өөрөөр хэлбэл Монголын төр хамгийн анх удаа иргэдийг жинхэнэ бус ард гэж ялгуурлалгүйгээр бүгдөөрингийн хүлээн зөвшөөрч бүгдөөринг нь Монгол улсын иргэн гэж тэр хүний эрхийн хувьд хүлээн зөвшөөрсөн өдөр юм байна. Нэгээрээ бол энэ 1992 оны үндсэн хуулийн гайхамшиг тэнд оршиж байгаа. Ер нь бол Богд хаант Монгол улсын үед сайн ноён хан Намнасрангээр өдөрдүүлсэн хамгийн анхны үндсэн хуулийн улсын эрх гэдэг нэртэй төсөл боловсруулж исэн. За тэр үеэс эхлээд хүний эрхийг хүлээн зөвшөөрч хүнийг өмчтэй болох талаас нь бол тэр үндсэн хуулийн төсөлд орсон байдгийг. За дараагаар нь бодоогийн төсөлд мөн орсон. За гэвч 1924, 1940, 1960 оны үндсэн хуулинд бол нийгэм төвтэй үндсэн хууль байсан учраас тэр хүний эрхийн асуудал, ялангуяа тэр хүний өмчлөлийн асуудал бол ер нь тусгалтаагүй үлдсэн. Ийм учраас 1992 оны үндсэн хууль бол энүүгээрээ хамгийн давуу талтай өнөөдөр Монгол улсын бүх иргэдийн эрх ашгийг тэнцүү нэгэн зэрэг хамгаалж байгаа ийм гайхамшигтай үндсэн хууль юм байна. Тэр нь бол хамгийн давуу тал, хамгийн онцлог нь гэж хэлж болох юм байна. Ер нь бол хүний одоо эрх чөлөө гэдгийг ярьж байгаа зүйл байгаа. Эрх чөлөөний гол баталгаа бол хүний хувийн өмч байгаа шүү дээ. Хүний хувийн өмч байхгүй тохиолдолд эрх чөлөө гэж яриад ямар ч ач холбогдолгүй зүйл болчихж байгаа. Тийм учраас өнөөдөр бид нар энэ 34 жилийн дорсын үндсэн хуулийг хэрэгжүүлэхдээ бол овсон ололтч бий, алдсан алдаач зөндөө байгаа. Цаашдаа бол энэ алдааг засаж тал талаасаа бол хүчин чармаалт гаргаж үндсэн хуулийг дээдлж явах хэрэгтэй. Тэгжээж бол үндсэн хуулийнхаа өмнө иргэд их үгээ бол бүрэн биелүүлдэг болно л доо. Монгол улсын үндсэн хууль